гол тоо баримтуудыг манай сэтгүүлч Баяр Жавхлан хөрөнгө оруулалтын шинжээч Мөнх Эрдэнэ хамтаар өргөх болно. Ивэлийн мэдээтэй хамтаага өдөртөө бүхэндээ баярлалаа. За одоо студид маань хөрөнгө оруулалтын шинжээч Мөнх Эрдэнэ ажиллаж байна. Таны өнөөдрийн мэндийг хүргэе. За тэгэхээр хоёулаа гадаадын зах зээл дээрх Монгол үйл ажиллагаа явуулдаг гадаад компаниудын хувьцааны талаарх мэдээлэл хүргэе. Өнгөрсөн 7 хоногт оюутлага компани хувьцааны хувьд 21% өссөн гэсэн мэдээлэл байна. Энэ яг ямар учир шалтгаанаас болж өсөв? За өсөлтийн шалтгааныг олохоор судалгаа хийсэн байна. Тэр энэ график дээр бол оюутлага компани хувьцааны ханш, за мөн оюутлагад ижил үйлчлэг явуулдаг 4 компани одоо хувьцааны ханш, дээрээс нь зэсийн ханшийг бол хамтдаа харуулсан байна. Тэр энэ бүдэг хар бол одоо зэсийн ханш байж байна. Тэр зэсийн ханш унснараа бүх одоо энэ 5 компани хувьцааны ханш бол унж явж байгаад эндээс хамгийн ёроолын зэгтээ өрсөн. Эргээд зэсийн ханш өсөх үед эргээд оюутлага хувьцааны ханш, мөн нөгөө 4 компани хувьцааны ханш зэрэг өссөн байна. Тэгэхээр энэ хувьцаа өнгөрсөн 21% өссөн учир шалтгааныг үндсэн учир шалтгаан бол зэсийн үнэ өссөнтэй холбон тайлбарлаж болж байгаа. Гэхдээ нөгөө талдаа энд анхаарах зүйл байгаа. Тэрний юу гэхээр оюутлага хувьцааны ханшийн 21% өссөн байхад нөгөө ижил бизнес хийдэг 4 компани хувьцааны ханшийн дундаж өсөлт нь 46 буюу оюутлага хувьцааны ханшаас бол 2 дахин илүү ийм өндөр өсөлт харагдчихэ. Тэгэхээр энэ дээр нөгөө талд яагаад оюутлага 21% өсөд бага өсөд нөгөө талдаа өөр компаниуд өндөр өсөд байна гэдэг дээрээс хариулт хэрэгтэй болж байгаа юм л та. Тэгэхээр энэ дээр бол бид бол одоо ч гэсэн улс төрийн эрсдэл оюу толгойн төслөөс бол гараагүй байгаатай холбоотойгоор хувьцааны ханшнуулын зэсийн үнэлийг дагаж өсөж байгаа. Гэхдээ бусад компаниудаараа харьцуулахад бол бага хуваар өсөж байна. За тэгэхээр бас өөр нэгэн компаниг онцлж ярих гэж байна. Эрдэнэ Development Resource компани хувьцааны хувьд ярих юм бол одоо хайгуулын ажлын үр дүн гарсан гэж байгаа. Энэ мэдээлэлтэй холбоотой хувьцааны хувьд ямар өөрчлөлт орж байгаа вэ? За. Тэгэхээр хайгуулын бол энэ Баян хөндөй гэдэг ийм газар лицензийн газар хийсэн байгаа. Нийтдээ 1.4 км талбайд 4 грамм тонноос 438 кг тонн алтны илэрс бүхий олон тооны эрдэцсэн бүсүүд илэрүүлсэн гэж байна. Нэгдүгээр. За хоёрдугаар мөн нүдэнд үзэгдэх алт гэж байгаа юм да. Нүдэнд үзэгдэх алт хэд хэдэн талбайд бас ажиглагдсан гэж байна. Энэ бол бас сонирхолтой үр дүн байна л да. Сувг малталтаар бол 10-аас 30 метрийн өргөнтэй дунджаар 2.3-2.9 грамм тонн алтны илэрс бүхий нийтдээ 300 гаруй метр урт 4 тустай талбай илэрсэн гэж байна. За тэгээд компани гүйцэх захирал бол бид цаашдаа хайгуул хийх ажлын төлөвлөгөө гаргахаар одоо ажиллаж байна гэсэн. Ийм мэдээлэл өнгөрсөн одоо нэгд өдөр цацгсан байж байна. За тэгээд хувьцааны ханш бол 0.12-оос 0.15 хүртэл 25%-аар 1 7 хоногийн дотор өссөн байна. Бид өмнөх 7 хоногт бас яг энэ компани талаар өөр нэгэн хайгуулын үр дүнгийн талаар мэдээлж ирсэн. Тэр мэдээ бол тухайн зах зээл гарахад 9%-аар ханш өсөж ирсэн байна. За тэгэхээр гадаадын зах зээлээс гадна Монголын хөрөнгөний зах зээлийг онцлж ярил яг энэ 7 хоногт хөрөнгөний зах зээлийн хувьд ямар өөрчлөлтүүд гарч байна? Топор индекс маань бол ямар хөө өөрчлөлтөөр энэ 7 хоногийн тусгаж байгаа бол? За тэгэхээр топор индексийн хувьд 7 хоногийн өсөлтийн даваад 0.12% буюу үлэг ялэг өссөн том өөрчлөлт байхгүй. Өнгөрсөн сүүлийн одоо 4 жил гаруй хугацаанд бол ханш уналттай явж байна. Цаашдаа бол бид нэр 16 оноос эхлээд топор индекс ханшийнхаа уналтыг зогсоогоод ёроолоос өсөд сэргэлтийнхаа бүс рүү орж эхэлнэ гэсэн таамаглалыг бол одоогийн байдлаар гаргаад байгаа. За тэгэхээр өнгөрсөн нэвтрүүлгээрээ бид үзэгчтэй бас өмч өвчлөлтэй холбоотой компаниудын мэдээлэл хүргэж байгаа шүү дээ. 7 компаниг энэ онд өвчлөн гэсэн мэдээлэлээс 5-ыг нь одоо онцолж ярьсан бол энэ 7 хоногийн хувьд Монголчуудын компаниг онцлох чинь энэ компанийн хувьд яг ошиг орлогын хувьд болоод үйл ажиллагааны хувьд ямар хөө байдалтай бид энэ компани талаар мэдээлэл хүргэж танилцуулахгүй. За тэгэхээр Монгол шуудын компаниуд хүн болгон мэдэх бах. Тэр 21 аймагт 335 сумдын салбартай. За Улаанбаатар хотод 39 салбартай. Нийтдээ 900 гаруй ажилтнтай. Дэлхийн 200 улс оронтой түүний дотор шуудангийн хамгийн шуурхай хэлбэр буюу бүх шууданг эрэлт ихтэй байдаг 36 оронтой солилцдог 40 мянга гаруй үйлчлүүлэгчдэд үйлчлэгээ үзүүлдэг ийм компани үйл ажиллагааны хувьд. За балансынхын дүнгуудыг одоо энд харуулсан байна л да дөрвөн график дээр. Тэр хөрөнгийн аваад үзэх юм бол нийтдээ одоо чинь 2013 он тус компани 1437 тэрбум төгрөгийн хөрөнгөтэй байсан байна. За үүнээс эргэлтийн хөрөнгө бол 637 тэрбум байсан. За 13 онд 14 онд жишээ нь өмнөх оноос бол хөрөнгө өссөн байна. За 15 оны ихний хагасны байдлаар бол баг зэрэг бууралттай харагдаж байна. За нөгөө талд эргэлтийн бус хөрөнгөний эцсийн хэрээр бол харагдаж байгаа. За их усэр талаас нь аваад үзэх юм бол 1437 тэрбум төгрөгийн их усрын 1222 тэрбум нь бол жишээ нь эзэдийн өмч байж байгаа жишээ нь. За богино хугацаат үр төлбөр бол 2013 онд 215 тэрбум байсан байна.
Харин нөгөө талд урт хугацаат үр төлбөрийн дүн гэж ерөөсөй байхгүй. Өөрөөр хэлбэл ямар нэгэн урт хугацаат зээлийг банкнаас эсвэл гадаадын санхүүгийн байгууллагуудаас ч юм уу авсан тийм зүйл бол ерөөсөй байхгүй. Зөвхөн богино хугацааны хүү тооцдоггүй тийм үр төлбөрүүдтэй байгаа. За тэгэд өр хөрөнгөний хайцыг аваад үзэхээр 15% ихний хасын хүртэл 12 болж буурсан маань бол бага үзүүлэлт гэж харагдаж байгаа. За эзэдийн өмчийн дотор задлаад үзэх юм бол одоо 15 оны ихний хасчлалын байдлаар бол 657 тэрбумын эзэдийн өмч буюу капиталтай байж ах жишээний. За тэгвэл 131 тэрбум төгрөгийн хоримтлогдсон ашигтай байгаа. За тэгэхээр 2013 онд бол жишээ нь 0.58 тэрбум буюу 580 сая төгрөгийн хоримтлогдсон ашигтай байсан бол одоо 15 оны ихний хасан байдлаар 131 болоод өссөн байна гэдэг нь компани жил болгон ашигтай ажиллаж байна гэдгийг бас харуулж байгаа. Тэгэхээр тус компани одоо цэвэр орлого болоод ашигын хувьд задлж байгаа зүйл. За тэгэхээр цэвэр борлуулалтын орлогын график бол энд харуулсан байгаа. За 13 онд бол нийт ашиг нь бол 894 тэрбум байсан байна. За үүнээс бол 8 тэрбум нь бол борлуулсан бүтээгдэхүүний өртөг. За 194 тэрбум буюу 940 сая бол нийт одоо ашиг байгаад. За энэ хоёр нийлээд бол борлуулалтын орлого болж байгаа. За тэгвэл 14 онд бол өмнөх оноос борлуулалтын орлого өсөд 10.94 тэрбум болсон. За энд мөн адил тоонд харагдаж байна. Тэгэхээр статистикийн түүхэн хугацааг аваад үзэхэд 2007-оос 13 оны хооронд бол борлуулалтын орлогын нийлмэл дундаж өсөлт жилийн дундаж өсөлт бол 13.8% байсан ба. Тэгэхээр 7 оноос хойш 13 он хүртэл жил болгон дунджаар 13.8%-аар орлого нь өсөж исэн гэдэг бол бас их эерэг үзүүлэлт байгаа. Нөгөө талдаа цэвэр ашгийг бол 13 14 онд аваад үзвэл мөн адил бол өсөлттэй харагдаж байна. За мөн нийт ахиуц ашиг, цэвэр ахиуц ашгийг энд аваад үзэх юм бол бас өсөлттэй харагдаж байгаа. Тэгэхээр бол орлого ашигын хувьд бол орлого нь бол өсөж байна. Бас түүний даад ашиг гэсэн тодорхой хэмжээнд өсөж байгаа. Эерэг үзүүлэлттэй байна. За компани үйл ажиллагааны талаар дэлгэрүүлж байна. За тэгэхээр мэдээж үйл ажиллагааг явуулахын тулд компанийн хувьд санхүүгийн хөрөх чадвар сайтай байх хэрэгтэй. Тэгэхээр хөрөх чадрыг илэрхийлдэг одоо 3 гол юм харьцаа байдаг. Эргэлтийн харьцаа, дөрвөн өрөх харьцаа, бэлэн мөнгөний харьцаа гэдэг. Ер нь бол энэ харьцаанд нэгээс дээш явах юм бол тухайн компани хөрөх чадвар сайтай гэж үздэг л дээ. Тэгвэл одоо жишээ нь энэ Монголчуудын компанид эргэлтийн харьцаа бол 378 байгаа юм л 2015 оны ихний яасан байдлаар. Тэгэхээр энэ бол одоо хөрөх чадвар маш сайтай байна гэдэг бол илэрхийлж байгаа. Тэгэхээр жишээ нь энэ харьцааг яаж тооцдог вэ гэхээр өөрт одоо байгаа хөрөх чадвартай хөрөнгөөрөө ирээдүйд төлөх ёстой богино хугацаанд төлөх ёстой бүх үр төлбөрөө хэд дахин нугалж төлж чадж байна гэдгийг бол энэ харьцаа харуулдаг. Тэгэхээр 378 байна гэдэг бол одоо энэ компанид байгаа тэр богино хугацааны үр төлбөрийг төлөх хэмжээний мөнгө бол тэр үр төлбөрийн хэмжээс 3 бараг 4 дахин илүү мөнгө компанид байна л гэсэн үг. За доктортой байдлын интервал гэж болсон харьцаа байдаг. Энэ болохоор хоногоор илэрхийлэгддэг. За энэ дээр чинь 180 хоног гэдэг гэж байна. Тэр энэ яаж яг суутахтай вэ гэхээр тухайн компани одоо байгаа яг өөрийнхөө хөрөх чадвартай хөрөнгөөрөө үйл ажиллагаагаа цаашдаа хэд хоног тасралтгүй явуулах боломж байна вэ? Гэвэл 180 хоногийн турш энэ компани одоогийнхаа байгаа хөрөнгөөр үйл ажиллагаагаа явуулах боломжтой. Нөгөө талдаа юу гэхээр тэр энэ 180 хоногийн хугацаанд бол ямар ч мөнгө энэ компани руу буцаж орж ирэхгүй нөхцөлт гэж байгаа. Хамгийн гол нь. Тийм. Үйл ажиллагаагаа явуулж байгаа. Уул нь бол компани үйл ажиллагаа болоод бүтээгдэхүүнээ борлуулад тэгээд буцаад мөнгө орж ирэх хэрэгтэй шүү дээ. Орлого орж ирэх. Тэр орлогыг тооцохгүй тохиолдолд энэ компани 180 хоног бол одоогийнхан байгаа хөрөнгөөр дахиад явах боломж байна гэж харж байгаа. Тэр энэ бол бас хагас жил гэдэг нь бас өндөр харагдаж байна. Борлуулалтын чанарын хувьд бас харагдаж байна. Жишээ нь за 2014 оны байдлаар цэвэр борлуулалтын орлого бол 10.94 тэрбум төгрөг байгаа юм л та. За тэгвэл бид нар нөгөө борлуулалт хийчихэд буцаагаад зарим компанид төлбөр авч чаддаггүй, мөнгөн хэлбэрээр авч чаддаггүй. Тэгэх юм бол хичнээн борлуулалт хийгээд буцаад мөнгө орж ирэхгүй бол тэнд бол асуудал үүсдэг. Тэгвэл энэ компанийн хувьд бол 14 онд 10.1 тэрбум төгрөгийн борлуулалтын борлуулалтын орлогоос 10.1 тэрбумын бэлнээр мөнгөн хэлбэрээр буцаагаад компанид авч чадж байна буюу буцаагаад мөнгөө борлуулсан бүтээгдэхүүнийхээ орлогыг буцаад цуглуулж чадж байна гэсэн үг. Энэ утгаараа бас борлуулалтын чанар бас сайн байна гэж